Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний өөрийгөө хайрлах YouTube суугч тавтай морил. За өнөөдөр ээлжид дугаараараа би хөхний хорт хавдрын тухай ярихаар бэлдсэн байгаа. Тэгээд би өөрөө саяхан хөхний хорт хавдар тусаад тэгээд имчилгээ хийлгээд сая 12 сарын 27-ны өдөр нөгөө хавдаргүй болсон гэдэг ингээ хонхоод зогсон юм эмэгтэй байгаа. Тэгээ хэрвээ та анх удаа намайг үзэж явах юм бол миний өмнөх бичлэгүүдийг үзээрэй. Тэгээ би энэ хөхний хорт хавдар туссны улмаас ингээд амьдралын хэв маягаа өөрчлөх нь чухал юм байна. За тэгээд өөрийгөө хайрлах хэрэгтэй юм байна. Өөрийгөө нэгдүгээр тавьж иж би эрүүл саруул байж урт удаан насалж өөр хүүхэдтэй хайртай бүх хүмүүстэйгээ ингээд хамтдаа удаан байх юм байна гэдэг ийм зүйлийг мэдэж авсан ийм нэг энгийн эмэгтэй байна. Тэгээд миний өөрийгөө хайрлах суугт тавтай морил хэрвээ миний бичлэг таалагдвал лайк, шеэр тэгээд subscribe хийгээрэй. Тэгээд хэрвээ комент үлдээх юм бол надад бас их сайхан байна. Яагаад тэгэхээр би анх удаа л одоо ингээд ийм бичлэг хийгээд ингээд нийтэд ингээд ил болж байгаа. Тэгээд надад бас жоохон ч гэсэндээ ингээд урмын үг хэлвэл сайхан байна. За тэгээд хэрвээ дутагдaltaй тал байвал уучлаарай. Би ингээд баг багаар сайжраад явна гэдгийг амлая. За тэгээд хөхний хорт хавдар туссан гэдэг одоо тэ энэ бол хүний амьдрал тохиолдож болох. Ер нь хорт хавдар гэдэг зүйлийг одоо нэг та хорт хавдартай болсон байна гэдэг мэдээ сонсгол одоо хамгийн аимшигтай тий. За наад шиг өвчин тусч үзээгүй хүн бол мэдээж хэрэг ойлгоход хэцүү байх. Гэхдээ ер нь л бол манай ганцхан Монгол төдийгүй ер нь бол хөхний хорт хавдар дэлхийд даяар айгүй их юм сүүлийн үед юм баг пандемик шахуу болоод байгаа юм байлээ. Тэгээд миний хувьд ч гэсэндээ хөхний хорт хавдартай болсны дараагаар юу болсон бэ гэхээр ингээд эмчээ олоход бас айгүй хэцүү байсан. Яа тэгэхээр нэг айгүй их очртой юм ер нь бол тэр хорт хавдар хөхний хорт хавдартай энэ Women's Center гэдэг одоо энэ Америкт эмэгтэйчүүдийн эмнэлэг гэх юм уу тэнд ингэж үзүүлт юм лээ. Тэгээ тэрийг үзүүлэх юм төртөл ингээд айгүй их очртой байсан. За тийм учраас би та нартаа одоо энэ хөхний хорт хавдар гэдэг зүйл одоо би яаж даван туулсан, яаж анх мэдсэн тухайгаа ярих гэж бодож байна. За хамгийн эхлээд би хөхөндөө нэг юм жоохон юм хатуу ингээд нэг жоохон юм булчин чангарсан юм шиг юм мэдрэмж надад байсан байхгүй юу. Тэгээд би угаасаа юм нэг том хөхтэй. Тэгээд тийм болохоор ингээд нэг жоохон тийм булчин чангарсан юм шиг мэдрэгдэхээр заримдаа нөгөө эмэгтэйчүүд биений юм ирэхээс өмнө нэг тиймэрхүү мэдрэмж байдаг штэ ингээд хөх ингээд чангарсан тийм мэдрэмж. За тэгээд тийм юм болов уу гэд би ер нь бол жоохон тоохгүй байсан. Гэхдээ би нөхөртөө хэлсэн байхгүй нэг орой ингээд миний энд нэг юм мэдрэгдээд тахын чи ингээд мэдрээд үзтээ гэсэн чи маа нөхөр өө тийм байна нэг юм мэдрэгдэж гин те гэдгсэн байхгүй. Тэгээ би харин тийм юм ирэх гээд байгаа юм болов уу гэд ингээд тоохгүй байсан чи манай нөхөр надад юу ч гэсэн хоёлаа юу эмчит үзүүлээд үзье гэдгсэн аахгүй. Тэгэхээр би баг зүгээр ахаа энэ юу одоо тэ нөгөө нэг булчин чангарсан ч юм уу тийм л юм болсон юм шиг байна гэсэн чи маа нөхөр харин маргааш нь эмнэлэгт надад эмэгтэйчүүдийн эмчтэр цаг авсан юмсан. Тэгээд миний appointment болоод тэгээд эмчтэй үзүүлсэн чи манай эмч болохоор үзчихэд тийм байна нэг юм мэдрэгдэж гин гэд. Тэгээд эмч болохоор надад юу гэж хэлсэн бэ гэхээр нэг юм cyst ч юм уу тиймэрхүү юм бас хөхөнд үүсэм шиг байна. Тэгээд би угаасаа одоо 30 эдтэй те залуухан учраас эмч намайг тэгсэн. За юу ч гэсэн маммограм хийлгээд үзьегээд. Тэгээд эмч надад ийш очоорой гэсэн чинь тэр эмнэлэг нь айгуу сонио ингээд айгуу том юм билдинг. Тэнгүүтээ тэр эмчийн одоо referral бичиж одоо нөгөө цаас бичиж өгсөн юм нь болохоор энэ эмнэлэгт үзүүлээрэй гэдэг ингээд өгсөн байхгүй. Тэгсэн чи тэр нь тэр эмчийн одоо эмнэлгийн юу нэг давхарт нь байдаг эмнэлэг байж таарсан. За тэгээд цаг авах гээд гисэн чинь бас айгүй азтай. 7 хоногийн дараа маммограмны цаг байна гэд. За тэгээд би 2024 оны 6 сард одоо нэг иймэрхүү юм болсон байна шүү дээ надад тий.
За тэгээд 7 хоногийн дараа маммограмд харууллаа. Маммограмд харуулсан чинь тэр нөө технишн маммограм үздэг юм технишн гэж байд юм байна. Тэр технишн за юу ч гэсэн би ингээд эмчтэй үзүүлчихэд одоо таны зурагнууд чи ингээд болсон байна уу болоогүй байна гэдэг хэлье. Та ингээд төрөнд байж байгаараа гэд миний зургийг авсны дараагаар тэг эмчтэй үзүүлчихэд орж ирснээр дахиад миний нэг зургийг ганц 2 удаа ингээд авсан байхгүй. Зургаас эмчид таалагдахгүй байна гэд. За тэгээд авчаад тэгээд юу удалгүй дахиад эмч нь миний өрөөнд одоо нөгөө байсан өрөөнд орж ирсэн. Тэгээ эмч нь за би нэг юм calcified юмнууд ингээд энэ зурагнаас чи хараад байна. Тэгээд тийм учраас хэдүүлээ biopsy хийе гэдгсэн байхгүй. Тэгэд би ингээд biopsy хийлгэн одоо монголоор бол эдийн шинжилгээ гэсэн calcified гэдэг нь юм хатуурсан юм байна л гэж хэлээд тах шиг байна. Тэгээ би болохоор ойлгохдоо энэ нөгөө нэг эмчилээдсэн cyst нь одоо тийм нөгөө зурган дээр харагдчихээн жаа окей гэд. Тэгээд бас нэг 7 хоногийн дараа илүү дээ нөгөө biopsy-ний цаг нь болоод за тэгээд biopsy хийлгэхдээ болохоор ингээд ультрасаундаар ингэж одоо үзэж агаад хаана нь ингээд biopsy хийвэл хамгийн одоо тохиромжтой нэгдийг үзэж агаад эмч хийд юм бэлээ. Тэгээд эдийн шинжилгээ хийлгэж үзсэн хүн байвал баг зэрэг ингээд мэдээ алтуулаад тэгээд ингээд нэг юм үзэг шиг юмар так гэд ингээд жоохон махнаас нь аваад ингээд шинжилгээ хийд юм лээ шүү дээ. За тэгээд тим шинжилгээ хийлгсэн. За тэгээд би тим шинжилгээ хийлгчээд ч гэсэндээ ерөөсөө ч би ингээд хүүхний хорт хавдар тусгаж юм ч юм уу эсвэл ямар нэг юм одоо ноото ч юм уу юм байна гэж ерөөсөө бодоагүй. I had no clue. Тэгээд biopsy болохоор надад нэг 3-5 хоногт хариу нь гарнаа. Хэрвээ ямар нэг юм тэд нэр ингээд олсон бол над руу залгана. Тэгээ олоогүй бол эмч рүү чи ингээд юмнууд нь явчнаа гэдэг нь хэлсэн. Тэгээд би нэг тоохгүй ингээд явж исэн. 3 хоногийн дараа буюу 7 сарын 8-ны өдөр байсан баха. Тэр өдөр би нэг юм ивентэд явах гад хүмүүсээ янзлуулаад ингээд байжсэн байхгүй. Тэгсэн чинь надаас ингээд над руу нэг дуудлага ирээд тэг би хин ч гэдэг мэдээгүй шууд аваад ингээд ярьсан чинь ингээд байгалуу ингээд надад харамсалтай байна. Ингээд байсны чи хариу гарсан. Та ингээд хүүхний хорт хавдар туссан байна гэдэг юм хэлсэн байхгүй. Тэгсэн чинь би ингээд нэг сонио ингээд шокнд ороод тэгээд зүгээр нэг шокнд орох биш ингээд нэг тийм юм болох ёсгүй ингээд тэд нар нэг юм алдаа гаргацсан юм шиг. Яа тэгэхээр би нөгөө ерөөсөө тийм айдас байхгүй, ямар нэг тийм expectation байхгүйсэн болохоор ингээд анх тэр мэдээг сонсоход надад ерөөсөө үнэн санагдаагүй жоох юм надад алдаа имлэг гаргасан юм шиг ийм мэдрэмж төрсөн. Тэгээ би ингээд шокнд орчиж ерөөсөө яриад байгаа юм сайн ойлгохгүй те ингээд над руу англиар ярьж байгаа шүү дээ. Ойлгохгүй юм шиг санагдаад би нөхөрлөөгөө очиод тэгээд ингээ хараа ингээд намайг ингээ хөхний хорт хавдар туссан гэдэг ахын гэсэн маа нөхөр гэд харин тийм чи нэг ийшээ ингээ ярьдаа гэд тэгээ ингээ яриулсан. За тэгсэн чинь маа нөхөрт ингээ харамсалтай юм ингээд ийм мэдээ ингээд их нар чинь юм одоо хавдар туссан байна. За тэгээд одоо энэ шинжилгээг чинь би ингээд бид нар ингээд эмч рүү чи явуулчихнаа. Тэгээд эмчтэйгээ холбогдоод ингээд дараачийнхаа эмнэлэг рүү эмч рүүгээ ингээд холбогдно гэдэг юм ингээд хэлж байгаа байхгүй юу. За тэгээд би тэд ерөөсө тэр нэг юм үдээс хоош байсан. Тэгээд яаралтай эмчийнхаа нөгөө юу руу яриад тэгээд гисэн чинь нөгөө эмэгтэйчүүдийн эмчээс ингээд даваад явсан юм болчихж байгаа байхгүй юу. Хорт хавдар гэдэг чинь тэгэнгүүт эмэгтэйчүүдийн эмч маань ингээд дараачийн шатны юм хавдрын мэс заслын эмч рүү ингээд намайг Америк явуулах юм юу гэсэн referral өгсөн. За тэгээд бит хоёр ингээд өөрсдөө бас хавдрынхаа эмч нарыг ингээд судлаа гэд. Тэгээ эмчийн өгсөн тэр referral нь болохоор нэг тодорхой нэг эмч рүү байсан. Тэгээ тэр эмч нь бүр 1 сар гэлөө 2 сараар ингээд юу бүгд толцсон. Тийм айгүй тийм завгүй тийм хаалгааны эмч байсан. Тэгээ бит хоёр ингээд өөр ийш тийшээ яриад ингээд одоо ямар эмчин сайн байна, ямар одоо юу бол би бол яг үнэнгээ хэлэхэд ингээд яг юу болоод байгаасаа ойлгохгүй. Тэгээ нэг имлэг л алдаа гаргацсан юм шиг санагдаад ингээд их тийм хойрог тийм байгаад байсан. Тэгэл тэгсэн манай нөхөр имлэг рүү яриад баахан энэ тэнд ингээд судалгаа хийгээд ямар эмчин сайн байдгийг ингээд судалж агаад нэг имлэг рүү эмч рүү ярьсан чинь
нөгөө нэг reception хүүхэн гэсэн баггүй уучлаарай ингээ манай эмч маш их завгүй байдгаа дор хаяж нэг 2 сар гарны ингээд юу байна юу цаг байхгүй байна гэдэг юм хэлсэн. Гэхдээ би тэд ингээ эргээд тань руу холбогдё. Хэрвээ ингээд ямар нэг юм cancellation гарах юм бол ингээ хэлье гэсэн. Тэгээ бид хоёр ингээд өөр эмчийг хайж агаад нэг өөр эмчтэр ингээд цаг аваад тэр нь нэг 10 хоногийн дараа илүү нэг 14 хоногийн дараа үзүүлэх цаг байсан. Тэгээ тэр цагийг авчаад ингээ байжсэн чинь нөгөө нэг Викторийн ингээд анхны тийм ингээд үзүүлмээр байгаа эмч маань cancellation гараад тэгээд Викторлоо ярьсан дээр юм cancellation гарсан. Тэгээ та хэд боломжтой бол ингээд дараачийн 7 хоногт ингээд үзүүлэх боломж байна уу гэдгсэн. Тэгээд нөхөр Виктор чинь бөөн баяр бололгүй ах уу гэд тэгээд юу цагаа аваад ингээ хоёр эмчтэр ингээ зэрэг цаг авцсан байжгаад тэгээд тухайн үед надад одоо юу бодогдсон бэ гэхээр нэг юм имлэг юм алдаа гаргацсан юм шиг эхлээд айгуух санагдаад ингээд байсан. Тэгээд дараагаар нь ингээд те за имлэгээс бүр ингээд намайг цаг маг авахуулаад ингээд эхний байдлаар ингээд маммограмаар ингээд ямархуу хэмжээтэй байгаа ингээд хавдар байгаа гэдэг нь ингээд харагдаж гин ингээд ярьсан байхгүй маань нөхөр ингээд эмчтэй. Тэгээд тэгэж ярьж явах үед би ингээд юу бодогдсон бэхээр би одоо ингээд үхэх гэж байгаа юм байна. Би хорт хавдар тусна гэдэг чинь би одоо нэг хүмүүсийг ингээл миний эргэн тойрон ч юм уу те ер нь хорт хавдар туссан хүн гэхээр дандаа л нэг юм байдаг штэ нэг хэдэн жилд эмчилгээ хийлгэн те хавдраа ахуулна тэгэл ер нь бол дийлэхгүй ингээд нас барах юмнууд байдаг болохоор би ерөөсөө л удахгүй өгөх юм байна гэдэг нэг юм айдас надад төрсөн ингээд одоо би яана би ингээд үхээд өгвөл одоо 12 настай хүүхэдтэй тэгээд одоо яаж тэг ингээд хүүхдээ орхиод явнаа гэдэг юм нэг юм сэтгэл зүй надад байсан. Тэгээд юу болсон бэ гэхээр эмчтэйгээ уулзсан. Тэгээ манай эмч ингээд айгүй юм яг нэг тийм нэг сонио манай ээжтэй адилхан юм шиг тийм Аз царайтай эмч байж таарсан. Тэгээд тэр эмч маань ингээл над руу зүгээр өөрөөрөө ингээл орж ирэхдээ л ингээл инээд алдаад ороод ирсэн. Тэгсэн чинь л надад нэг тийм сонио найдлага төрөө явцсан. Тэгэл эмч орж ирэл окей би ингээд зургийг чи харсан. Чи болохоор юм DCIS гэдэг ийм одоо хавдрын одоо юу байна, төрөл байна. Тэгэнгүүтээ одоо grade 3 гэж 3 дугаар юм шатанд явж гин. Эхний байдлаар бол одоо тэг би ийм юм хэлж чадхаар байна. Тэгээ DCIS гэдэг нь одоо ямар юм байдгийг гэдгийг надад тайлбарлаж өгсөн. За DCIS гэдэг нь болохоор ductal carcinoma in situ гэдэг нэртэй ийм одоо утгатай юм билээ. Тэгээ тэрний үгс үг гэхээр нөгөө хүний хөхөнд нэг юм юу булчирхай байдаг нь болохоор юм брокколи шиг хэлбэртэй булчирхай байдаг гинэ ингээ гадна л нэм цэцгэн тэнгүүтэй юм одоо иштэй. Тэгээ миний хавдар болохоор энэ ишинд нь ингээд харагдаад байгаа хавдар байна гинэ. Ингээд тийм брокколи шиг юмны одоо ишинд нь ингээд үүсцэн тийм хавдар байна гэж байгаа байхгүй юу. За тэгээ тэр нь болохоор би нөгөө том хөхтэй байсан болохоор тэр юм мэдэхгүй ингээд айгу том болцсон айгу том хавдар байгаа учраас ингээд grade 3 гэж байгаа байхгүй юу. За тэгээд тийм хавдар байна эхний ээлжинд. За тэгээд бид хоёр ингээд одоо тэгээд яах вэ гэсэн. Окей угаасаа юу яана хаалаа хийж аавна. Хавдраа аавна. Тэгээд хавдраа аваад одоо авсан хавдарнаасаа ингээд дахиад шинжилгээ хийх юм байна л да. Тэгээд шинжилгээ хийгээд тэгээд дараачийн эмчилгээ нь ингээд гардаг гэдгсэн баггүй. Тэгээд би эмчээс асуухгүй эмчээ би тэгээд одоо энэ хавдраа авахуулаад тэгээд би баг идэгчих юм гэдгсэн чинь эмч тэгэх боломжтой гэтгэхгүй юу. Би тэгэхээр би ч нөгөө нэг хорт хавдар тусцсан ингээд өөрийгөө өөх гээд байна гэдээ ойлгоцсон байгаа юм шүү дээ. Тэгсэн чи эмч ингээд тийм тэгэх хавдрыг аваад тэгээд чи зүгээр бол тэгэл юу тэгэх боломжтой гэтгэхгүй. Тэгэхээр надад нэг амар гоё найдлага, ихтгэл төрсөн. За тэгээд
тэр консультейшны дараагаар тэгэд эмч тгсэн байхгүй юу. За тэг ямар ч гэсэн бол эхний ээлжинд би энээс өөр юм хэлж чадахгүй. Бүгдөө хаалганд орно, хавдраа авахулнаа. Тэгээд надад илүү дахиад нэмэлт юм зургнууд хэрэгтэй гэсэн хамгийн ихний байдлаар маммограм болон биопсигаар одоо тодорхой болцсон байгаа. За хоёр дахь юм нь болохоор нөгөө энэ одоо хаалгаандаа бэлдээд би тэгэд нөгөө MRI хийлгэх хэрэгтэй гэсэн. За тэгээ MRI хийлгэн тэгэнгүүтээ дараагаар нь болохоор энэ genetic testing буюу одоо миний генд ийм одоо хавдар байна уугүй юу гэдгийг үзнэ гэж байгаа байхгүй. За тэгээд учир нь гэх юм бол энэ хөхний хорт хавдар удамших айгүй их өндөр эрсдэлтэй байдаг. Энэ нөгөө хүний энэ гормон эстрожен гэдэг энэ гормон байгаа шүү дээ тийм эмэгтэй хүн ихээр байдаг. Тэр гормон эднэр ингээд нөлөөлөд энэ хавдрын ингээд өсгөх тийм өндөр эрсдэлтэй байдаг юм байна л да. За тэгээд тэрийг ингээд эмч үзнэ. Тэгээд хэрвээ чи ингээд удамшлын одоо тийм асуудалтай байх юм бол дараа чи эмчилгээ наараа өөрөөр яригдана. За тэгээд хэрвээ удамшлын биш байвал гэд ингээд янз янз юм яригдчихсэн. За тэгээд би миний хамгийн их айжсэн зүйл юу гэхээр энэ удамшлах биш байгаасаа гэж яагаад гэвэл би жоохон хүүхэдтэй хүн тэг ингээд хөхөө эмэгтэй хүн ингээд хөхөө ахуулна гэдэг бол одоо тэг зүгээр нэг жижигэн одоо зүгээр нэг дотор байгаа эрхтнийг авахулахаас юм өөр мэдрэмж юм байлээ. Яа тэгэхээр нэг тийм эмэгтэй хүн биш болж байгаа юм шиг нэг тийм айгуу тийм хэлэхэд айгуу сонирн мэдрэмж. Тэгээ хүмүүс одоо юугаа олгоогоо авахуулаад цөсөө авахуулаад гэдэг юм ингээд янз янзын юм эрхнүүдээ ингээд авахуулдаг те. Эмэгтэй хүний хувьд хоёр хөхөө авахуулна гэдэг бол одоо сэтгэл зүйн хувьд болон ингээд өөртөө итгэх итгэл байд юм уу эсвэл бол ингээд маш олон зүйл дээр нөлөөлдөг юм байлээ. Би бол урд нь олгоогоо авахулж үтсэн, хоолны нэм ахаа авахулж үтсэн. Ер нь бол одоо тийм эрхнээс хагцаж үтсэн мөртлөө энэ нөгөө хөхөө авахулна гэдэг бол надад маш хэцүү юм шийдвэр байсан. За тэгээд эхний ээлжинд болохоор миний хөхөнд нэг талын маань баруун талын маань хөхөнд ингээ хавдар илэрсэн. Тэгээд зүүн талын маань хөхөнд бол хавдар харагдахгүй байна гэдгсэн. Тэгээд баруун талын одоо хөхөө ганцхан баруун талын хөхөө авахулж болно. За тэгээд зүүн талын хөхөө болохоор ингээд байнгын ингээд хяналтанд яваад MRI хийлгээд, маммограм хийлгээд тэгээд ингээд хяналтанд байж болно гэдгсэн. Тэгээ миний хувьд болохоор би их тийм сэтгэл түгшилттэй ингээд байнга дахиад нөгөө нэг амар хавдар нь буцаад ирэх болов дахиад нөгөө хаалгаанд орох болов гэдэг юм айдас ингээд байнга байж ахаар нэг мөсөн ингээд хоёулангийн авахулчий да гэсэн юм шийдвэр гаргаад би хоёр хөхөө авахулах шийдвэр гаргасан байгаа. За тэгээд Америкээр англи хэлээр болохоор нөгөө хоёр хөхөө авахулахын mastectomy гэдэг. Тэгээд би болохоор single биш double mastectomy буюу ингээд хоёр хөхөө хоёулангийн ингээд авахулах юм хаалгаанд орох болсон байгаа. Тэгээд 8 сарын 13-ны өдөр баха хаалгаанд орсон. За тэгээд миний айгуу сонин гайхалтай болсон юм нөгөө MRI бас айгуу их цаг ингээд тэ нөгөө болон нөгөө удамшлын шинжилгээ эднэрт ингээд айгүй их цаг хугацаа ер нь бол ордог. Тэгээд айгүй удажиж цаг олддог. Тэгээд олдоод ингээд яалаа гэхэд хариунаас айгүй их удаж гардаг мэрдэг гэсэн юм байсан. Тэгээд би айгүй азтай байсан. Ингээд айл айл нь надад цаг нь олдоод тэгээд би удамшлын шинжилгээгээ өгсөн. Миний шүлснээс авдаг юм лээ. Тэгээд азар генэнд маань ямар нэгэн одоо хавдрын мутац нөгөө нэг BRCA ген гэдэг тийм юм бол байгаагүй. За тэгээд надад ингээ асуулт гарч ирсэн. Тэгээд би яагаад ингээ тий хөхний хавдар тусчваа. Тэгээд ингээд яагаад хизэнээс энэ хавдар тий ингээд надад биенд маань үүссэн бол гэдэг юм асуултууд гарч ирсэн л дээ. Тэгээд эмчээс асууж авахт бол эмч за тэгээд хэрэв удамшлах биш бол ингээд амьдралын хэв маяг ингээд одоо тий ингээд яг одоо тэрнээс болсон гэсэн юм бол байдаггүй юм байлаа. Ингээд сэтгэл зүй, стресс ихтэй байсан, идэж ууж байгаа юм, ингээ орчин тэ ингээд чиний одоо дасгал хөдөлгөөн хийдэг үгүй юу гэх. Одоо зөндөл олон юмнаас хамаарч болох юм байл л дээ. Энэ бол зүгээр л нэг эрүүл байхын тулд хийгддэг юмнууд байгаа шүү дээ. Тийм юмнууд байсан.
Тэгтээ надад still нөгөө нэг яагаад энэ хавдрыг тусчваа гэдэг хариултыг бол имж өгч чадаагүй. Харин хизэнээс энэ хавдар маань одоо тэ үүссэн байх боломжтой вэ гэдэг юун дээр болохоор хамгийн багадаа одоо тийм надад ингээд өөрт ингээд мэдрэгдэх хэмжээнд хүртлээ бол хөхний хавдар 8-аас 10 жил ингээд биеинд форм хийдэг гэж байгаа байхгүй. За тэгээд минийх бол маш том байсан. За тэгээд энэ хавдар гэдэг юм хөхөө ахуулах мэдрэмж надад ямар байсан бэ гэхээр би ингээ хөхөө ахуултлаа ер нь бол ингээд тийм айцтай л байгаа шүү дээ. Гэхдээ ингээд би тэрийг ингээд даван туулахад надад нэг тусалсан юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр манай нэг хөрш эмэгтэй байдгийн. Тэгээд тэр эмэгтэй болохоор ингээд айгуу тийм мундаг ирч хүчтэй юм эмэгтэй байдаг байхгүй юу. Тэгсэн чинь тэрэндээ би таарад ингээд би ингээд өвдцөө иймэрхүү юм болж байгаа гэдгсэн баггүй. Тэгсэн чи тэр эмэгтэй өө тийм үү би бас юу яасан штэ хөхний хорт хавдартай байсан. Тэгээд юу хідэн хаалганд орсон гэсэн 3-4 удаа хаалганд орсон. Тэгээд нөгөө бүхэл нөгөө нэг radiation тэгээд нөгөө chemotherapy гэдэг бүгдийг ингээд даваа туулсан гэдгийг ингээд надад хэлэхгүй юу. Тэгээ би бүр гайхаа. Тэгээ тийм үү би бүр чамаа тэгээд юм юутай хорт хавдар туссан гэж мдээгүй штэ гэдгсэн чинь харин тийм би тэгээд тусаад ингээд хавдар маань буцаж ирээд дахиж ингэж байгаад ингээд хими эмчилгээнд ороод ингэсэн гэд ингээд надаа ингээд өөрийнхөө түүхийг ярьсан баггүй юу. Тэгсэн чинь надад ингээд нэг юм гоё зориг орсон юм нь болохоор за ямар ч тач байсан би залуу юм чинь би нэг даваад гарна. Би даваад гарахаас өөр арга байхгүй. Би ядаж би хүүхдийнхаа төлөө те би хань ижлийнхаа төлөө ингээд ээж аавынхаа төлөө гэр бүлийнхаа төлөө зүрл би амьд байх ёстой гэдэг ийм өөртөө ингээд зориг тавихгүй юу. Тэгээ би амьд байх ёстой одоо тэгээд хавдраа ахуулна уу хөхөө ахуулна одоо яа гэх одоо тэгээд миний биеинд ийм юм тохиолдсон юм чинь би ингээд амьд байх ёстой гэдэг ийм одоо майндсет буюу сэтгэл одоо ийм юугаар хандаад тэгээд өдөрт бол ингээд юу ч болоогүй юм шиг ингээд нормал ингээд хичээгээл би ийм байгаа л те энийг чанаагаал ингэж байж байгаа л орой ингээд хаалгаанд орохын өмнө ингээд орой унтах болол ингээд хэвтэнгүүтэл ингээд толгоонд нөгөө нэг айдас нь бодогдоод би ингээд үхээд өгвөл яана энэ чинь нэг тийм тэ том хагалгаа тэгээд ингээд би сэрхгүйгээр унтаад өгчүүл яана гэдэг юм айдас орой болохоор ингээд төрөөд тэгэл орой алган бараг шахуу ингээд уйлдаг байсан tissue expander гэдэг юм. За тэрийг одоо гоё тайлбарлаж өгье. Tissue expander гэдэг нь болохоор одоо хөхний хаалгаанд хөхөө ингээд ахуулсан хүмүүс одоо хавдрынхын хэмжээнээс хамаараа зөвшөө ингээд зөндөө олон зүйлүүд байд юм шиг байна. Нөгөө нэг шууд тэр нөгөө нэг силикон хийх үү, хийхгүй юу? Зарим хүмүүс ингээд бүр нөгөө ямар ч силикон юу ч хийхгүй ингээд зүгээр хавдраа ахуулаад ингээд flat болгодог шүү дээ. Тэгэж болох уу гэдэг юм олон сонголтууд гарч ирдэм байлээ. За тэгээд миний хувьд бол хамгийн түрүүнд эрүүл байхаа л бодож исэн. Би эрүүлээ бол одоо ямар ч байсан яах уу гэд. Тэгээд манай эмч болохоор намайг ингээд гоо сайхны эмчтэй ингээд зөвлөлтөөд үзээ гэдэг юм хэлсэн. Тэгээд бид хоёр гоо сайхны эмчтэй зөвлөлдсөн. Ингээд намайг чи залуу хүн учраас ер нь бол тэ ингээд юу одоо хөхтэй юм шиг юм одоо силиконттэй байсан дээрээ гэдэг юм надад зөвлөгөө өгсөн. Тэгээд би бодож үзэж байгаа. За нэрээ бас тэ ингээд яг одоо бол ингээд сэтгэл зүгээр бол ингээд хавдраал ахуулаад ингээд эрүүл амьд л үлдчихэвэл гэдэг юм байгаа ч гэсэн ирээдүйд тэ бас энэ бодол маань өөрчлөгдөх байх гээд тэгээд эмчийн одоо юуны дагуу зөвлөсний дагуу хөхөндөө ингээд силикон хийлгэхээр болсон. Энэ нь болохоор reconstructive surgery гэж хэлдэг юм байлээ. Америкт нөгөө хавдар туссан хүмүүст одоо ийм reconstructive surgery нь болохоор complementary буюу одоо хамтдаа хийгддэг гэх юм уу да тийм хаалгаа. Тэгээд миний одоо хаалгаанд хавдрын эмч одоо нөгөө хавдрын мэс заслын эмч маань хавдрын маань авсан. Тэгээд гоо сайхны эмч маань ирж хаалгаанд маань оролцоод тэгээд одоо final touch буюу одоо миний нөгөө хөхөнд тэр нөгөө tissue expander гэдэг юмыг суулгаад тэгээд одоо нөгөө нэг арай сорив бахтай үлдэх тулд одоо юу хийсэн хаалгааны төгсгөлийг бол тэр нөгөө нэг гоо сайхны эмч маань хийдэм байлээ.
За тэгээд миний хувьд болохоор тэр нөгөө нэг хавдар маань хитрхи том байсан учраас шууд нөгөө силиконоор сольж болохгүй гэдгсэн. Тэгээд tissue expander гэдэг юм хийн гэдгсэн. Тэгээд tissue expander болохоор нэг доор шууд ингээд гівгэн тийм том юм тавьдаггүй. Ингээд ийм одоо нэг ингээд юугаар ботох юм бол нэг юм шаар шиг юм байгаа байхгүй юу. Тэгээд тэрэн лөө ингээд ийм тэрийгээ ингээд миний одоо энэ хөхний нөгөө булчин энэ хананд ингээд ойцсон байгаа. За тэгээд баг багаар ингээд арьс маань ингээд эдгээд ирэхээр ингээд тэрэнд ингээд юу давс ингээд шахаад арьс магнетик юм шиг юм байдаг. Тэгээд тэрэн лөө ингээд юу яаж үзэж агаад ингээд шахаад байдаг. Тэгээд 2-7 хоног болоод очиж ингээд нэг 100 г ус шахуулаад давс шахуулаад тэгээд нэг одоогийн нэг юм хөх шиг юм хэлбэртэй болсон байна миний хөх. Тэгээд хөхний хавдрын одоо тэгээд хаалгаа болон энэ хөхний төрөл одоо хөхний хавдрын төрлүүд тэгээд хийгдэж байгаа хаалгаанууд гээд бүх юмнууд нь айгүй өөр олон төрөл байдаг. Тэгээд бас ойлгоход ч гэсэндээ бас зарим нэг юм хүндрэлтэй юм байлээ. Гэхдээ яг хүн болгон ингээд өөрийнхөө өөртөө юу болж байгааг ингээд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр nice Америкт байхад бас гоё байсан юм болохоор ингээд надад ийм бүр ном өгч жоо зориултын ном. За энэ бол ингээд таны хөхний чи хавдрын одоо энэ төрөл нь байна. Энийг уншаарай гэдэг ингээд өгцөө. За тэгээд дараа нь туяаны эмч цасрагт туяаны эмчилгээнд ороход бас ингээд ном өгөө. За ингэж та өөрийгөө юу яашгүй. Энэ таны бид ингэж нөлөөлнө. Тэгээд эмчилгээний үед ингэн тэгнэ гэдэг ингээд бүгдийг гоё юу яадаг. Зааж өгөхөөс гаднаас ингээд уншиж судлах ийм номын бас яг нөгөө нэг ийм хүчтэй юм байлээ. За тэгээд тэр бас айгу надад их төхөн болсон. Нөгөө хүн мэдгүй болвол айгу их айж ингээд төгшдөг. Тэгээд мэдээд юу болоод байгааг ингээд ойлгочхоор нөгөө юу байгаа учраас одоо хүлээлт гэх юм уу те нэг за одоо чинь туяаны эмчилгээний үед бол арьс чинь ингээд юу яана түлэгднэ гэдгийг ингээд надад хэлчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт би ингээд за арьс маань түлэгдэх нь тодорхой гэдэг арьс түлэгдэхэд ингээд амар паникнд ороод байхгүй. За нөгөө туяаны эмчилгээ маань үйлчилж байгаа маань окей. Яаж намайг take care хийгэлээ. Би ингээд тос түрхээрээ гэсэн. Тэр тосын түрхээдээ гэдэг. Ингээд туяаны эмчилгээ болохоор 3-7 хоног л хийгдсэн байхгүй юу. Гэхдээ бол ер нь бол хамгийн багадаа 4-7 хоног тэгээд өдөр болгон ингээд хийлгэх хэрэгтэй юм эмчилгээ байд юм лээ. Тэгээд би эмчээсээ гуйгаад эмчээ ингээд та тунгийн өөрчлөөд ингээд одоо тий шинэ он гарахаас өмнө энэ эмчилгээгээ би дуусгаж болох уу? Би ингээд энэ эмчилгээг дуусгамаар байна. Тэгээд би шинэ ондоо ингээд шинэ хүн болж ингээд гоё ормоор байна гэдэг юм хүсэл тавьсан. Тэгээд эмч маань миний хүсснээр одоо тунгийн маань жоохон ахиу хэмжээтэйгээр ингээд өдөр болгон ингээд туяаных эмчилгээнд ороод ямарч исэн. Туяагаа дуусгасан. За тэгээд туяаны эмчилгээ болохоор уг нь бол өдөр болгон ч гэсэндээ ингээд тийм удаан биш. Ингээл очоод эмч намайг дуудан тэгээд ороод гарахад ерөөсөө нэг 15-аас 20 минутын л юм байгаа хгүй юу. Өглөө болгон ингээд ороод очоод in and out. Гэвчиг юу болж юм гэхээр нөгөө биед маань ингээд тэр чинь маш хүчтэй юм цацраг туяагаар шарж байгаа учраас айгүй их ядраадаг юм лээ. Тэгээд дархлааны систем маань ингээд муудна ханаа төрсөн. Би тэрний юуны дараа туяаны эмчилгээний дараа ханаа төрсөн. За тэгээд бүр ингээд маш их ядраад бүр ингээд шатаарч явж чадхааргүй болтлоо. Тэгэж амар ядарсан. Тэгээд сэтгэл санааны хувьд нөгөө нэг ингээд сэтгэл санаагаар хичнээн өөдрөх сайхан баймаар байгаа ч гэсэндээ ингээд тэр их ядрах мэдрэмж ингээд нэг тийм хүнийг тийм айгу сэтгэлээр унгаадаг гэх юм уу тийм мэдрэмж үлээ. Ер нь бол яг би ингээ ядарна гэдгээ мэдчихсэн. За энэ арьс маань түлэгдэнэ гэдгээ мэдчихсэн. Гэтэл ингээд мэдж байгаа учраас хамаагүй харьцангуй гайгүй. Гэхдээ ер нь бол тийм амархан юм биш байлээ. Тэгээ би химийн эмчилгээ хийлгээгүй учраас бас харьцангуй гайгүй. Хүмүүс химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүс бол бүр хэцүү шттэ. Ингээл дотор нь мухаар өгөхөөс эсвэл юм ч идэж чадахгүй болоод үсэн унана. Тэгээд эмэгтэй хүний үед одоо үс хөмсөг, сормоос гэдэг чи ямар чухал лээ. Тэгээд тэд нар ингээд унахаар ямар аимшигтай мэдрэмж төрөх үү те. Тэгэхээр би бол өөрийгөө азтай гэж хэлнэ.
За тэгээд миний хувьд бол нэг иймэрхүү үе шаттай юм болсон. Тэгээ яг одоогоор бол надад юу байгаа вэ гэхээр тэр нэг tissue expander гэдэг юм давстай ус хөхөнд маань байна. За тэгээд одоогоор миний хөхний хаалгаа маань яг нэг ийм зүсэлттэй хийгдсэн. Тэгээд юу байна? Сорив маань харин хамаагүй гайгүй идгсэн. Имч тийм амар том ойдол тавиагүй ингээд гоё юм нэг юмар наацсан юм шиг. Ерөөсөө би тийм нэг ойдол мойдлоо цэвэрлүүлэх юм бол байгаагүй надад. Би өөрөө гэрээрээ ус цасанд ороод ингэдэг байсан. Намайг өөрөө гэртээ усанд орж болно гэдэг. Нэг удаан юм нөгөө гуурстай гэдэг чинь нөгөө drainage гэдэг нөгөө шингэнийг гаргадаг тийм юм бол харин жоохон удаан байсан. Тэр надад айгүй хэцүү байдаг байсан. Ингээд хөдлөх болгон тэр чинь ингээд гуурстай учраас ингээд гуурсан таталтаад өвдөд ингээд миний ингээ арсанд очсон гуурсыг нэг хөдлөхгүйгээд тэгээ тэр ойдл нь ингээд айгүй өвдөгдөг. Тэгээ жоохон хөдлөх болгонд өвдөө тэр жоохон надад айгүй ядаргаатай санагддаг байсан. За тэгээ хоёрдугаарт нь болохоор нөгөө цээжний булчингаа ингээд хөдөлгөж чадахгүй гараа ингээд одоо түшээд босч чадахгүй ингээд ерөөсөө тийм байх айгүй хэцүү юм билээ. Орноосоо босоход хүртэл баг ингээд нэг эргэлдэж босон. Тэгэхгүй бол одоо юу гараа ажиллуулж чадахгүй хин нэг хүн ингээд чамайг татаад босгоё гэхээр чинь бас л энд нөгөө цээж байгаа булчин оролцдог юм байна. Тэгээд тийм болохоор ингээд босоход ингээд хэцүү тэр тулах гараа тулж чадахгүй ингээд гараа ерөөсөө архилж чадахгүй хайгуу хэцүү юм байлээ. Одоо хүртэл би ер нь бол ингээд хувц мувцаа их гэж чадахгүй байна. Тэгээд энэ нь болохоор нөгөө энэ tissue expander-тэй холбоотой. Тэгээ юмч болохоор бити тэгээрээ. Тэгээ одоо бол нөгөө reconstructive surgery-га хүлээж байгаа. Тэгээд хавдрын дараах сэтгэл зүй гэдэг юм. Тэгээ хавдрын дараа юу болж ийнэ гэхээр нэгдүгürt би өөрийгөө маш азтай хүн гэж би бодсон. Яг гэх юм бол тухайн үед те би яг ингээд би ийм мэдрэгдэж байхад би бол өөрөө тоохгүй төрлийн хүн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь аз болоход те нэг тоодог нөхөртэй байгаад надад хайртай нөхөртэй байгаад тэгээ нөхөр маань ингээд эмнэлэгт үзүүлээд тэрний ачаар би тэгээ эрт мэдсэн учраас би энд маань яг ингээд тарах гад тэгээ ингээд явж явах үед ингээд хавдраа барьж авсан. Тэгэхээр би бол маш азтай гэж хэлж байгаа. За хоёрдугаарт гэх юм бол энэ хавдар гэдэг хорт хавдар тусах за тэр нэг айдсны мэдрэмж удахгүй өгч байгаа юм шиг те тэр нэг юм мэдрэмжүүд маань надад юу хэлсэн бэ гэхээр энэ бол ерөөсөө л надад тохио байсан. Намайг амьдралаа өөрчлөх ёстой, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх ёстой, өөрийгөө хайрлж сурах ёстой, өөрийнхөө сэтгэл зүй гэдэг юмаа тэгээ энийгээ эргэтэн гэдгийг бүр мэдээд тэгээд энэндээ ингээд анхаарал хандуулах ёстой гэдгийг ерөөсөл амьдралаа бүх юмыг ингээд намайг өөрчлөх юм боломж өглөө гэж би харж байгаа. Тийм болохоор би яг үнэнгээ хэлэхэд сонин сонсогдох л та. Гэтэ бурхан минь надад хорт хавдар илгээсэнд баярлаа. Би хорт хавдартай болсондоо баярлаа гэж хэлмээр байгаа. Яа тэгэхээр би энэ хорт хавдрын ачаар би өөрийгөө ингээд өөрчлөх боломж гарсан. Тэгээд өөрийнхөө айцыг даван гарч туулсан. Тэгээ миний амьдралыг харах одоо өнцөг өөрчлөгдсөн гэх юм уу да тий. Би одоо бол ерөөсөө амьдралын хорон бүрийг ингээд ийм үнэтэй надад үнэтэй гэж харж байгаа байхгүй. Цаг хугацаа бүрийг ингээд тий үр хүүхдтэйгээ өнгөрөөж байгаа ингээд хамтдаа юм яриад инээлдэж байгаа цаг мөч бүрхэн бол надад үнэтэй болж хувирсан. Тэгээд би урд нь болол тий ингээд айгуу тийм аврагчийн дүртэй ингээл хүн болгонд тусламар санагдаал ингээл хүн болгонд тусалж амьдардаг байсан мөлий. Тэгсэн чинь би өөрийгөө мартцсан байсан. Тэгээ өөрийгөө ч ингээд яаж чадахгүй байж штэ энд би хагаач одоо тэ нэг олигтой байлгаж чадахгүй тэ ийм байж ингээл хүмүүс туслана гэдээ яваад байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг үнэнгээ хэлэхэд айгуу амиа ботсон хэрэг байгаа байхгүй. Хүнд туслана гэдээ өөрийгөө хаяна гэдэг бол тэгэхээр одоо би юу гэж бодож байгаа вэ гэхээр би нэгдүгürt өөрийгөө тавина, нэгдүгürt өөрийгөө хайрлана. За тэгээд хүмүүст бас энийг одоо тэ түгээгээсэ гэд тэ намайг ингээд за байглаа чи ингээ хүмүүст түгээж чаднаа чи энэ хүмүүст энэ мессежийг хүргээрэй гэж байгаа юм шиг тэ надад ийм тохиолдсон гэж би хараад байгаа байхгүй. Тийм болохоор би өөртөө байгаа бүх одоо тэ боломжоо ашиглаад ингээ та нарт тэ өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө хайрлж иж бүх юм болно, сайхан болно.
За амьдралд бол яг үнэнгээ хэлэхэд мөнгө төгрөг болвол те yes амьдралд энэ бол амьдралын одоо те necessity одоо амьдралд хэрэгцээний зүйл мөн үнэн гэр оронтой болох те энэ карьер таны эднэр бол бүгд одоо те нэг амьдралын хүн болж төрсний одоо те нийгмийн хэрэгцээнүүд байна. Гэхдээ энэ бол яг үнэндээ бол амьдралын одоо утга учир биш юм аа. Энэ танд одоо 100% аз жаргалыг хизээж авчирдгүй юм аа. Гэдгийг би аягуулсаа ойлгосон байхгүй. Тийм учраас та нарт ингээд та нарт магадгүй ингээд те энийг түгээгээсээ амьдрал чинь ямар нандин сайхан юм бэ? Амьдрын гэдэг чинь ямар гоё юм бэ? Амьдралын хор мөч гэдэг чинь ямар үнэтэй юм бэ гэдгийг та нарт мэдрүүлээсээ, та нарт түгээгээсээ, та нарт хэлээсээ гэсэн болохоор бурхан намайг ингээд амьд үлдээсэн юм шиг ингээд санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд тийм ч учраас би ер нь бол энэ YouTube суу гэдэг ямиг нээ гэж шийдсэн. Тэгээд өөрийнхөө ингээд бүр comfort zone-оос гараад ингээд та нартайгаа ярьж ийн. Би урд нь хэрвээ өвдөг байсан бол би ингэж ярихгүй байсан. Би бол өвдөг байсан бол хүнд муугаа үзүүлэхгүй гээл тэ эсвэл нөгөө нэг мөнгөний араас хөөцөлтөл тэ эсвэл карьер гээл ингээд явж явах байсан бах. Би бол яг үнэнгээ хэлэхэд одоо тэ Америкт бизнесээ эхлээд нэг хэдхэн сар болоод тэгээд ийм хорт хавдар гэдэг өвчнийг сонссон байхгүй юу? Америкт өөрийн гэсэн ингээд гоо сайхны юугаа бизнесээ ингээд дөнгөж эхлээд ингээд хорт хавдар гэдэг өвчнийг сонссон. Тэгээ би сая 1 сард хүртэл бүр ингээд бодож байхгүй юу? Одоо би нөгөө нэг тэр бизнесээ их боломжгүй болчихж байгаа байхгүй яа. Тэгэхээр гоо сайхны үйлчлэгээ гэдэг, гоо сайхан хийнэ гэдэг чинь би гараараа ажиллах хэрэгтэй болдог. Надад ямар ч тийм хүч байхгүй учраас ингээд бүх одоо бизнесийнхээ юмнуудыг ингээд storage room-д ингээд хадгалсан байгаа. Тэгээд яг тухайн үед би ингээд юмнуудаа нүүлгэж явахдаа ингээд бодсаахгүй. За би энэ юмнуудаа ингээд төрдөө ингээд юу ачи. За эхний ээлжинд би нэг өөртөө нэг жоохон анхаарал тавиад эрүүл болгохыг гээд ингээд одоо тэ анх тэр нөгөө нэг оншоо сонсчоод ингээд юмаа хурааж ахта тэгэж бодож байсан. За одоо би юу бодож байна гэхээр штэ тэ магадгүй бурхан намайг одоо тэ бурхан гэж байдаг бол тэсгүүл энэ ямар нэг юм ингээд намайг одоо төгс хүчтэй тим юм ингээд чи юу байгаа чи өөртөө анхаарал тавиач чи өөрийгөө хайрлаач чи гэд надад ийм боломж болгосон юм болов уу гэд. Тэгээ би 1 сард ингээд одоо тэ нэг хавдаргүй болчлаа гэдгсэн мөртлөө би маань суул байгаа шүү дээ. Яг үнэн гэлгээд одоо ч гэсэн айгүй суул байгаа. Амархан ингээл өвдчихгөөл тэ ингээд одоо хүртэл одоо миний цацраг туяаны тэр эмчилгээний одоо тэ сөрөг нөлөө нь одоо миний биеийн ингээ явагдаж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө л ингээл тэ баг бизнесээ дахиад хийчихье. Одоо ч би ингээ халаад өгье гэж бодоод тэгсэн чинь 1 сар гараад нөгөө нэг хүн чинь өстой New Year New Me гээл тэ эсвэл нөгөө нэг янз янзын гоё нөгөө нэг vision board хийгээл төлөвлөгөөнүүд гаргаал тэгэл турн мурн гээл ингээл хичээгээл ингэдэг тэ би ч гэсэн бас өөртөө тийм ингээл тавьсан байхгүй юу. Тэгсэн чинь ингээд яалчгүй одоо тэ нөгөө хавдаргүй болцсон гэдгсэн. За тэгээ туяаны эмчилгээ болоод ирэнгүүт туяаны эмчилгээний араас нөгөө ингээл ядарч мадрал ингээд сонирн болж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ тэрэндээ амир сэтгэлээр унаал би одоо баг нэг хавдаргүй болцсон юм чинь одоо би зүгээр болох хэвээр гэдэг нэг ийм байсан байхгүй. Тэгсэн чинь тэр нь надад болоогүй. Эсрэгээрээ ингээл ядарсан хിവэрээ эсрэгээрээ ингээл улам л мяарад байгаа ч юм шиг ийм мэдрэмж төрөөдсөн байхгүй юу. Тэгээд би ингээд одоо гол утга учир олж байгаа хгүй юу. Яагаад тэгэхээр хүүе би чи өөрийгөө л хайрлая гэдээсэн мэдтэй. Тэгчээд одоосон чи юу нөгөө өөрөө 2 юуны дараа туяаны эмчилгээний дараа 2 сар ч болоогүй хахад нөгөө нэг эмч хэлсэн шүү дээ чи 2 сарын дотор би чи юм сул bay шүү. Тэгээд яваанда аяанда ингээд баг багаар сайжирнаа гэж хэлээд тахтал би одоо ингээд сайжраад одоо л би мундаг болоод одоо л алаад өгье ингээд бодоод ах ингээд гэдэг юмд хүрж байгаа байхгүй юу. Тэгээ би энэ өвдснийгөө ч гэсэндээ яг өвдөөд ингээд нэг юм туулаад явж байхдаа ч гэсэндээ би ингээд хүмүүст хүргэе да. Энийг ер нь мэдээд тэ хин нэгэн хүн мэдээд авчих юм бол тэ бас над чиг ингээд өвдөө зовж байгаа хүн байвал ингээд намайг хараад тэ урам аваасай. Ингээд энэ бол идэгдэг өвчин юм байна тэ. Харин өөртөө ингээд анхаарал тавих хэрэгтэй байна гэдэг ингээд би яриага бодсон мөрлөвч ингээд хийж чадахгүй. Тэгэл нөгөө нэг comfort zone-да байх галаа. Намайг хүмүүс юу гэж бодгоол би одоо юм бүдүүн байгаа юм чинь би өстой одоо тий
турж байгаа л болъё. Эсвэл одоо яа гэдэг баг хөөрхөн болж байгаад болъё гэх гээд байгаа юм шиг тэгэж бододсон. Тэгснэ гээг энтхэн ингээд ерөөсөө хий нөгөө 5 секундын хууль байгаа шүү дээ. 5 4 3 2 1 хий гэдэг ингэдэг. За тэрийг л ерөөсөө би өдөр болгон өөртөө ингээд юу яаж гин хэрэгжүүлж гин. За тэгээд энэ YouTube хийж байгаа маань болохоор би чинь өөрийгөө хайрлаад сурцсан хүн биш шүү дээ. Тэгээ би ингээд хайрлах гад ингээд ядаад байгаа хүн. Тэгээд гоё хамтдаа нэг юугаа өөрсдөө хайрлая гэдэг юм ингээд сураад ингээд бас та хэдтэй хүргэе гэд. Тэгсэн чинь энэ надад аягүй гоё эргээр нөлөөлөөд энэ би ямар нэгэн хүнд те нийгэмд нэг өөрийнхөө чадах хэмжээний те миний амьдралын утга учир энэ байгаль гэдэг хүн энэ хорвоо төрсөн магадгүй ийм утга учиртай миний ингээд үдсэн харсан туулсан болгон те намайг өнөөдрийн байгаль гэдэг хүнийг бий болгож байгаа шүү дээ. Тийм учраас би та хэдэд ингээд өмнөх өөрийнхөө амьдралд тасан экспириенсүүдээ яриад байгаа. Надаас илүү хүнд юмыг туулаад явж байгаа хүмүүс ч байж магадгүй эсвэл надаас тэ багтай баг юм үзээгүй ч хүмүүс байж магадгүй. Гэхдээ миний хэлэх гээд байгаа мессеж бол нэгдүгээрт өөрийгөө тавиарай, өөрийгөө хайрлаарай. Ингэж та нар тэ над шиг ийм хүнд өвчин тусахгүйгээр аз жаргалтай амьдрах боломж байна. За тэгээд амьдралыг ингээд маш богинохон гэдгийг мэдээд тэгээд бид нэр эрт орой хизээ нэгэн цагт үхэх нь тодорхой. Энэ бол ерөөсөө хорвоогийн зам гэдгийг ойлгоод харин та эрт үхэх үү эсвэл одоо тий 80 90 наслаад үхэх үү гэдэг чинь ингээд таны сонголтоос хамаарх юм байна. Тэ та энэ амьдралыг яаж харна яг л таны л зөв. Та энэ амьдралыг сөрөг муугаар хараад муу мухай бүх юм нь болохгүй байна гэж харах юм бол энэ бүх юм болохгүй байна. Бүхэл юм хэцүү санагдана. Харин та энийг болж гин, бүтж гин, энэ нь ч гоё байна, тэр нь ч гоё байна. Ууж байгаа аягтай цайнаасаа хүртэл ингээд те сэтгэл хангалуун байдлыг ингээд нэг таашаалыгч гэх юм уу те мэдрэх юм бол таны одоо энэ өнгөрүүлж байгаа, туулж өнгөрүүлж байгаа энэ амьдрал чинь тийм ч хэцүү биш сайхан ийм аз жаргалтай зүйл болж хувирах юм аа гэдэг энэ санааг би хэлэх гээд байгаа шүү дээ. Ингэж өөрийгөө хайрлахад мөнгө төгрөг хэрэггүй. Тийм болохоор одоо надаа ингээд хангалттай мөнгө байхгүй учраас би өөрийгөө хайрлахгүй ч гэдэг юм уу. Эсвэл би ингээд гүрээж ажиллах хэрэгтэй ч юм уу. Тийм юм байхгүй. Хамгийн гол нь энэ амьдралд жоохон ингээд бүх зүйлд ингээд тэнцвэрийг олох, балансыг олно гэдэг юм л маш чухал юм лээ. Ажил дээрч тэр, амьдрал дээрч тэр, өөрийн сэтгэл зүй дээрч тэр, бие махбодын хувьч тэр сэтгэл одоо нөгөө бүх юмн дээр тэнцвэрийг олох. Ингэсэн тохиолдолд аль нэг юм ингээд давуулахгүй нэ шүү дээ тий. Ингээ хитрхи ингээд ийм болохгүй яг ингээд нэг юм тэнцвэртэй, тогтвортой байлгахад амьдрал бас сайхан шүү, амьдрал сайхан баялаг шүү гэдэг юм ил би хэлэх гээд байгаа шүү дээ тий. За тэгээд үг олдож үхэр яалаа гэдэг лээ. Үг олдож үхэр холтлоо гэдэг лээ. За ямар ч байсан гэсэн миний өнөөдрийн ярих байгаа сэдвийг сонссонд маш их баярлалаа. Тэгээд энэ YouTube суваг ер нь олвол ер нь нэг тийм зарим хэсэг нь подкаст маягаар зарим нэг хэсэг нь болохоор юм влог маягаар явагдах юм шиг байна. Эхний ээлжинд би чадхаараа л одоо хийж гин. Тэгээд явандаа сурна. Угаасаа анхны юм гэдэг чинь тийм төгс биш, perfect биш байх тусмаа л илүү гоё үнэн тэгээд authentic гэж ярьдаг шүү дээ. Юм жинхэнэ одоо тийм байх бах гэж би бодож байна. Тэгээд тийм ч учраас яг нэг өөрийнхөө хийж байгаа юм ингээд юу яагаад баримтжуулаад яваад байгаа шүү дээ. Би сошиал медиа дээр ер нь бол айгүй олон жил ингээд юм таг байсан. Зөвхөн хүмүүсийн сториг хараад зарим нэг таалагдсан юм байл лайк хийгээл, зарим нэг таалагдсан видео үг байвал ингээд шеэрлдэг хүн байсан. Одоо ингээд жоохон итгэвтэй болж эхэлж байгаа. Тэгээд намайг сошиал медиа дээр дагаж болно. Нэгээ бид нараас дагаад ингээд хамтдаа бүгдөө гоё өөрсдийгөө хайрлж сурцгаая. Хамтдаа ингээд өөрсдийнхээ амьдралыг аз жаргалтай болгоё. Тэгээд ингэсэн байна л да хүн болгон ингээд мөнгө олохыг хүсдэг те. Тэгсэн чинь саяхан миний сонссон юм дээр хэдэн мянга гэнэ вэ? 80 мянга гэсэн үү, 100 мянга гэсэн үү ингээд хүн ингээд жилийн ч юм уу тэгэж олдог болоод ирэнгүүт тэр нэг мөнгнөөс авдаг таашаал одоо тэг би их мөнгө олсон гэдэг ийм сайхан аз жаргал өгдөг мэдрэмж нь байхгүй болж ийн гэд
Тэгээд тэрэн шиг ингээд нэг амар их мөнгөний төлөө бити ингээд мөнгөтэй чейсигээрээ тэгээд бас нөгөө нэг юмыг их чейсигээд хахаар тэр нь олддог гэдэг шүү дээ. Тэгэхээр жоохон бүгдөө амьдралаа тэнцвэржүүл сурыг, баланстай болгоё. За тэгээд та бүхэн маань өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэ. Тэгээд та бүгдийнхээ эх 7 хоногийн ажил үйлсэд нь амжилт хүсье. Дараагийн удаа би нэг юм влог маягийн юм хий гэж бодоод байна. Тэгээд чадах нь үгүй юу ямар ч гэсэн stay tuned. Тэгээд надад миний бичлэг таалагдсан болвол ингээд лайк дараарай. Тэгээд subscribe хийгээрэй. Найзуудтай шеэрлээрэй. Магадгүй тэг хин нэгэн хүнд урмын үг дутаа явж ах юм бол намайг сонсоод би баг ингэж их заваагүй байсан юм биш үү гэдэг юм мэдрэмж төрж магадгүй. Тэгэхээр бас хэрэгтэй хүмүүст нь шеэрлээрэй гэж та бүхнээсээ гуй. Ингээд түр баяртай.